За бүгдээрээ сайн байна уу? Чанан байна. За цуврал бичлэгийн 2 дугаарх нь өмнөх сэдвүүдээр хэдүүлээ Тэжих ухаан гэх нэр томьёоны талаар ярилцсан байгаа. За хэдүүлээ одоо тухайн сэдвээ үргэлжлүүлээд ярих болно. За хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш буюу 6-аас 9 сая жилийн өмнөөс хүмүүс тодорхой хэмжээнд ямар нэгэн байдлаар өвдөж, өвчилж, гэмтэж, шархтаж байсан, тухай бүр дээр авч хэрэгжүүлж байсан хамгийн амжилттай үр дүнтэй аргуудыг нэгтгэсэн салбар бол одоо энэ Тэжих ухаан гэдэг байгаа юм. За энэ хугацаанд бол маш олон тооны хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, ололт амжилт дээр нотлогдож батлагдсан юм салбар юм аа. За Тэжих ухаан дотор олон төрлийн онол байдаг. 5 махбод, арга үйлэг, хүйтэн халуун, цул сав, таван цэцэг, хийшэр бадган гэх мэтчлэн. За энэ дотроос аливаа нэгэн улс гүрнүүд өөрсдийнхөө газар нутаг цагаагаар уур амьсгал, газар зүйд тохирсон онолыг соглон авч ашигладаг. За монголчуудын хувьд гэх юм бол хийшэр бадганы онолыг төлхөө голлон ашигладаг. Мэдээж бусад онолуудыг ашиглана. Гэхдээ голлон бол хийшэр бадганы онолыг ашигладаг. Яагаад вэ гэх юм бол хийшэр бадганы онол нь бидний цагаагаар уур амьсгал, газар зүйд хамгийн их тохирсон байдаг юм аа. За тэгэхээр энэ дээрээс нэг асуудал гарч ирдэг. Уламжлалт анагаах Тэжих ухаан гэдэг байгаа чинь ерөнхийдөө нүүдэлж анхан эсвэл тэр хуучны онол юм а гэж зарим нэг хүмүүс ойлгоод байдаг. Гэтэ энэ бол үгүй. Бид энэ газар нутаг дээр амьдарч энэ дөрвөн улирлыг тойрон иргэжил байгаа тохиолдолд улиралдаа тохирсон хооллолттой, амьдралын хэв маягтай байх ёстой. За зөв цагтаа унтаа, зөв цагтаа сэрдэг энэ амьдралын хэв маягаар л амьдрах ёстой. Бид тухайн амьдралын хэв маягаас холдож буруу хооллолтоор ингэж хооллож эхэлсэн цагаас хойш одоо бидний донд маш их хэмжээний өөрөөс шалтгааллах өвчлөлүүд бол нэмэгдсэн байгаа. Орчин үеийн судалгаагаар бол нийт өвчлөлийн 80% нь бидний буруу хооллолт, буруу амьдралын хэв маягаас шалтгаалж байна гэсэн судалгаа байдаг. Тиймээс хэдүүлээ өөрсдийн үг дүүх болсон энэ Тэжих ухааныхаа онолыг ашиглаж өөрсдийгөө өвчнөөс өрсөн сэргийлж сурцгаая. За баярлалаа.